За их хурлын ажлын хэсэгт бас талархаж байна. Энэ татврын ерөнхий хууль болон одоо бусад хуулиудыг их хурлаар бас баталж байгаа явдалд бол үн талархалтай байна. Дагаан үе гишүүнтэй бас энэ ажлын хэсэгт талархаж байгаагаа илэрхийлье. Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэмэгдсэн үртгийн албан татврын суудган төлөгчийн босхийг 400 сая болгоё гэдэг бол бас бодиттой үндэслэлтэй бас ийм шинжил. Яагаад вэ гэхээр нийтдээ нэг 23 мянган аж ахуй нэгж. Түүнээс ч бараг одоо энэ дотор чинь зөвхөн аж ахуй нэгжүүд биш иргэд байгаа байхгүй. Тэр суудган төлөгчийн босхын 50 саяда тухайн одоо нөөц төлөгч маань хүрчгээрээ түүнийгээ одоо иргэд дээр бусад одоо хамаарал бүхий одоо гэр бүлийнхэндээ ч юм уу ингээ хуваарлаад тэр жижиглээд байгаа харин эсэргээр 400 сая гээд босхийг ингээ нэмэгдүүлсэн тохиолдолд бол ийм одоо жижиглэх асуудал үүсэхгүй тэр яг хуулийнхаа хүрээнд бол тэр нөөтөө төлөөдөл явна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр бараг 23 мянган аж ахуй нэгж иргэдийг дэмжих зөв бодлого бол энэ нөөтийн суудган төлөгчийн босхийг 400 сая болгож байгаа явдал. Энийг одоо иргэд аж ахуй нэгжүүд бол бас анхааралтай бас ажиглаад хараад сууж байгаа. Тийм учраас бол энэ нөөцийн суудган төлөгчийн босхийг засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ 400 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр нь би бол дэмжиж өгөх нь биднэрт бол өндөр холбогдлоо гэж үзэж байгаа маа. Зөвхөн баримтаар бол бид нар бүгдийг бүртгэж аваад 100% буцаагаад олгоод явж болно шүү дээ. Хэрвээ үнэхээр одоо талд эдийн засаг дэмжинэ гэж одоо ийм шүүмж байвал. Гэхдээ одоо ч гэсэн яг адилхан. Ерөөсөө 50 саяхаа босгонд хүрээл ирэхээрээ жижиглчдэг байхгүй. 400 сая болгоцсон тохиолдолд бол ийм жижиглэх асуудал бол үүсэхгүй. Яг хуулийнхаа хүрээнд 23 мянган аж ахуй нэгжийг бодит утгаар нь бол дэмжих ийм бодлого гэж бол бодоод байгаа. Тэгээ үүний хүрээнд бол бичил жижиг аж ахуй нэгжүүд хувь хүн бизнесээ өргөжүүлэх, томруулах нөхцөл бол бүрдэнэ. Дээрээс нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татврын бааз суурийг бол нэмэгдүүлнэ. Харин ч эсэргээр далд эдийн засгийг бууруулах эерэг нөлөөтэй ийм бодлого бол энэ 400 саяын босго юм а гэж би бол одоо үзэж байгаа. Тийм ч учраас засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэ татврын хуулийн шинжил бол нөгөө нэг хувь дээр бол 2.5 болгосон нь өөрөө бараг 180 мянган компанид байхгүй. Энэ нөөтийн суудган төлөгчийн босхын 400 сая чи 23 мянган компанид. 6-аас 10 тэрбум дээр байгаа чинь бараг 300 компанид гээд бүлэг бүрт хөрсөн бодлого бол энэ юм а гэж болж байна. 50 саяын бөөгнөрл бол огт үүсгээс болно. Энэ 400 сая болгочихлоо. За